насан туршаагүй давтан бүлэг амьдралаа тэрчгээрээ яллуулж байгаа. За энэ хүн үнэхээр энэ хэргийг хийгээгүй байна. Зөвхөн хохирогч мэдүүлсэн учраас чи ялаа аваа л гэдэг хууль болчихж байгаа. За үнэхээр хийгээгүй болохоор би яагаад хийгээгүйрийг хадлаа би хохирлуулах ёстой юм бэ? Яагаад хийгээгүйрийг хадлаа би ял аваад байгаа юм бэ? Би ойлгохгүй байна өмгөөлөгч юу? Эн чинь шударга юм уу гэдээ надаас ингэ асуугаад байгаа байхгүй. Миний хувьд бол эрүү болон иргэний аль аль салбараар нь мэрэгшээд хэрэгээ аваад өмгөөллөгээд ажилтдаг. Дуучид бүх дундаа хайртай гэж ярьдаг шиг те өмгөөлөгч нар нөгөө бүх үйлчлүүлэгчийнхаа хайрыг ялгарлахгүйгээр шийдвэрлүүлэх үүрэгтэй, учир зүйтэй. Гэхдээ энэ олон хэрэг дотор нөгөө хүний сэтгэл зүрхэнд ингээд нөгөө бүр шингээд уягдаад үлдсэн кейс гэж байдаг тий. Миний хувьд болохоор нэг тийм кейс байдаг. Тухайн 2016 онд болсон гэмт хэргийн асуудал нь 2018 оноос шалгагдаад 2020 онд эцэлсэн кейс байдаг байхгүй. Энэ болохоор 3 холбогдогчтой кейссэн хэргийн тохиол нь юу байсан бэ гэхээр 18 наснд хүрээгүй хүнийг хүчирхийлэхдээ 3 хүндрүүлэгч үйлчлэлтэй хүчирхийлсэн. Насан туршаагүй давтан бүлэг. Насан туршаагүй давтан бүлэг. За нөгөө хүндрүүлсэн зүйлчд нь юу вэ гэхээр ашиг мөнгө олох зорилгоор хүний биеийг үнэлүүлсэн, тээвэрлсэн одоо хүн худалдаалах гэмтэргийг мөн 3 хүндрүүлэгч зүйлчдэр ингээд 6 зүйлчд орж иж байгааз энэ зүйлчдэр зүйлчлэгдсэн 3 хүний нэг холбогдогч нь миний үйлчлүүлэгч байсан. Миний үйлчлүүлэгч надад анх яагаад хандсан гэхээр 461 цаг дойрох талсан сэргийлэх арга хэмжээтэй байсан. Гэрийнх нь манай хүү манай дүү энэ хэргийг хийсэн байх ямар ч боломжгүй. Бид нар цагаатгуулмаар байна гэж анх хандчихсан. За тэгээд үйлчлүүлэгчтэйгээ уулзах хэрэгтэй болсон. Анх хэрэгээ аваад тэгээ хүнтэйгээ уулзсан 100% итгэл төсөөр би энэ хэргийг огт хийгээгүй учраас би цагаатгуулмаар байна өөрийгөө. Та намайг энэ хэргийг хийгээгүй нотлон тогтоолгоод өгөөч. Ингэж өмгөөлж өгөөч гэж хандсан. За тэгээд судлаад үзсэн чинь тухайн хүчирхийлүүлсэн хүн худалдаалах гэмтэр үйлцсэн гэдэг цаг хугацаанд миний үйлчлүүлэгч одоо энэ Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт үлдэгцэн гэд шалгагдаад байгаа. Баянзүрх дүүргийн прокурорын газраас хянагдаж байгаа хэрэг байгаа байхгүй. Ингэнгүүт яг хэрэгээ үйл баримтаа цаг хугацааг нь ухраагаад ингээд судлаад ингээд үзэхээр миний үйлчлүүлэгч Улаанбаатар хотод байгаагүй. Тэр цаг хугацаанд. Тэгэхээр миний номер 1 тогтоолгох ёстой асуудал миний үйлчлүүлэгч яг энэ цаг хугацаа энэ гэмтэр үлдэгцэн гэж шалгагдаад цаг хугацаанд Улаанбаатар хотод байгаагүй учраас хохирогчд хор хохирол учруулсан байх боломжгүй байна гэж би тогтоолох шаардлагатай болсон. За ингээ энэ би энэ үедээ 3 жил ажилласан. 3 жил ажиллахдаа би нэг ч удаа хүнээ орхиж хайж энэ хэрэгээс анхаарал холдуулаагүй. Яагаад тэгэхээр энэ хэрвээ нэг л анхаарал холдох юм бол миний үйлчлүүлэгч 2 зүйлчдийн 6 өндрүүлэх нөхцөлтэйгээр 3 өндрүүлэх нөхцөлөөр маш хүн дээр яллагдах юм эрсдэлтэй байсан. Үнэхээр гинт хэрэг хийгээгүй хүний тохиолд бол энэ айгүй харамсалтай байхгүй. Амьдралаа тэрчгээрээ яллуулж байгаа. Ийм тэгээд энэ хүн насан туршдаа нэг хүнийг хүчинцэн гэдэг нэр зүүж муу зүйл, нэрэн зүйлдээтэй амьдрна. Бид нар нөгөө монголчууд нэр хугарахаас ясуугар гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө сүүхээс оноож байгаа ялаас илүү монгол түмний нэр төргийн чинь хамгийн үнэтэй зүйл нь байдаг байхгүй. Тэгэнгүүт тэр хүн өөрөө нь орон нутгийн хүн байхгүй. Нутаг усаар нь нэг энэ хүнтэй холбоотой нэр төр нь унаад эхэлсэн байсан. За тэгээд би тогтоолох гээд ажиллаж эхэлсэн. Мөрдөгч болон прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийг болвол үйлдсэн гэж үзсэн. Ялалсан 6 зүйлчлээд ялах дүгнэлтүүлээд шүүхөр орчихсон. За ингээд энэ шүүх хуралдаан бүтэн өдөржин хуралдаад анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа миний үйлчлүүлэгчийг тухайн 18 насны төрөөг эмэгтэй хүчиндээгүй байна гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл нэг 2 зүйлчдийнх нь хүчинцэн гэмтэргийг нь цагаатсан гэсэн анхан шатаараа. Гэхдээ энэ дээр би нэг юм тодтогч хэлэх юм зүг байна. Яа тэгэхээр энэ төрлийн гэмтэргийн нэг онцлог нь хохирогчийн мэдүүлгээр явдаг байхгүй. За яг нөө дан хохирогчийн мэдүүлгээр гэдэг маань нөгөө хүчирхийллийн хэрэг дээр илүү онцлог яриад байгаа. Маш газар аваад энэ тий нөгөө ард түмний ингээд юунд хүрээд нь штэ шуумрээд байна. Тэгэхээр яг хүчирхийллийн хэргийн тухайд дан ганц хохирогчийн мэдүүлгээр гэхээр энэ дээр нөгөө хүн хийсдэх өөрийгөө буруугүйг нь нотлох чадахгүй байх магадлал асар их болчдөг. Тэгэхээр нөө өөр бусад үйл баримтаар бас давхар нотлох нь ууган зөв.
Тэгэхээр нөгөө яллагдагч буюу шүүгдэгчийн талаас өмгөөлөө хийгээд эхлэхээр бид нар энэ хэрэг үйлдэгдээгүй байх магадaltaй нэ ийм зүйлүүд байна. Энийг шинжилэн судлаад өгөөч. Энийг тогтоолгомоор байна. Энийг ингэмээр байна гэхээр нөгөө анханасаа гэрчгүй үйлдэгдэх хэрэг гэдэг утгаараа бидний хүсэл гомдлыг хүлээж авах магадлал маш бага. Ер нь хүлээж авдаггүй. Тэгээд нөгөө хохирогч тэр хүн үнэхээр одоо бүр хамт амьдарч ирсэн хүн ч нэгийг хүчин дүүсэн гэж хэлээд яллаад явуулж байгаа тохиолдол маш их. Тэгэхээр нөгөө хүчирхийллийн хэрэг болохоор гэрч ер нь багтай гэрчгүй үйлдэгдэх гэж үздэг. Тийм далд хэлбэрээр үйлдэгдэх. Энэ дээр таны тохирогчийн байр суурьаас өмгөөлж ер нь ямар баримтлал баримталтай. Тэгэхээр энэ дээр бас нөө шинжээчийн дүгнэлт юмнууд орж ирнэ л дээ. Хохирогчийн талаасаа тэр нь нөгөө одоо ердийн байдлаар таашаалал бэлгийн харьцаанд орох нэг өөр одоо хүний бие махбод өөр юм үлддэм байна л да одоо тэр дүгнэлтээр чинь тусагдаад гарч ирээд нь шүү дээ тий. Хүчирхийллийн хэрэгэ хохирогч болсон тохиолдолд нь уул мөрүүлддэг. Язралт, улаалт тий одоо юм цохигдсон, шархалсан шинж тэмдгүүд илэрдэг ч юм уу тий энэ шинж тэмдгүүд бас илэрсэн байдаг. За тэгээд дээрэс нь одоо камерын бичлэг өөр юу ч гэдэмдээ уг нь бол нотлох боломжууд зөндөө байдаг л да. Тэгэхээр тэр бүх юмыг хаягдуулаад зөвхөн хохирогч мэдүүлсэн учраас чи ялаа аваа л гэдэг хууль үйлчилж байгаа. Зөвхөн хохирогч мэдүүлсэн учраас чи ялаа аваа л гэдэг хууль үйлчилж байгаа. За тэр хэргийн хохирогч гомдлыг 2017 оны 3 сард гаргасан байдээ. 2 сарын сүүлээр өлөө гаргасан байдیں۔ За нөгөө өнгөрцөн болохоор би бас хугацаа өнгөрцөөс зарим нэг хоног өдөр алдагдчих байгаа. Тэгээд 3 сард гомдол гаргаад цагдаагийн байгууллагад хохирогчоор тогтоогдоод хохирогчийнхаа мэдүүлгийг за 3 санагдаж байна. 3 удаа мэдүүлэг өгөөд за ингээд 7 сард нь илүү автослоор бурхан болсон байдаг хохирогч. За ингэнгүүт 2017 оны 7 сараас хойш хохирогчийн тэр яг давтаад өгсөн маш дэлгэрэнгүй ингээд үйл явдлыг яриад ингээд давтаад өгсөн тэр мэдүүлэг огт хөдлөөгүй. Тэр огт хөдлөөгүй мэдүүлгээс хэргийг цагаатах нь гэдэг өөрөө асар их уур чадвар, асар их нөгөө тууштай хөдөлмөрийг шаардсан байхгүй. Тэ. Миний үйлчлүүлэгчийн хувьд болохоор цагдаа оройн анх 18 оны 9 сард нөгөө амьдарч исэн орон нутгаас нь цагдаа оройнд аваад ирсэн байдаг. 460-ны 20 дамжин өнгөрөх анги руу 20-од аваад ирсэн. Ар гэрийнх нь ирж намайг өмгөөлөгч ороод би үйлчлүүлэгчээд цагдаа оройтой байхаас нь өмгөөлж эхэлсэн. Энэ үед бол хавц зэрэгтэй танилцах эрх нэгдэггүй шүү дээ. Ерөөсөө хавц зэрэгтэй танилцах чинь мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэргийг прокурор руу шилжих шатны өмнө хэрэгээ оролцогч нарт мөрдөгчөөс танилцуулах эрх нь ингээд шат нэгддэг байхгүй юу? Тэгэхээр миний хувьд бол хавц зэрэг үзээгүй ерөөсөө ингээд зөвхөн үйлчлүүлэгчийнхаа өнгөрүүлсэн амьдралын үйл баримтыг судлаад цаг хугацааг наривчлан тооцоод тогтоогоод энэ цаг хугацаанд үнэхээр хамт амьдарсан, хамт ажилласан тэр хөдөө гадаа хамт явжсэн хүмүүс байна уу гэдгийг судлаад үнэхээр ийм хүмүүс байсан учраас би үйлчлүүлэгчтэй итгэсэн байхгүй. За энэ хүн үнэхээр энэ хэргийг хийгээгүй юм байна. За энэ хүн үнэхээр энэ хэргийг хийгээгүй юм байна. Энэ хүнийг хэрэг хийгээгүй байхад нь ийм хүнд зүйлэнгээр яллуул энэ хүн насаараа хийсдэх юм байна гэдгийг би олцаасан болохоор үйлчлүүлэгчтэй итгээд үйл баримтыг нь өнгөрсөн цаг хугацаанд буцаж ичиж судалж тогтоолгож агаад ингээд мөрдөн шалгах ажиллагаа руу бүх ажиллагаагаа хийлгсэн. Миний хувьд бол тул хийлгсэн чадгаараа хийлгсэн. За ингээд ингэсэн шийдэж хохирчийн мэдүүлэг хөдлөхгүй болсон учраас мөрдөгч прокурор миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгоогүй. Ингээд шүүх рүү орж ирсэн. За шүүх рүү орж ирээд өглөөнөөс ороо болтол ингээд мэтгэлцээд нэлээд ширүүн шүүх хуралдаан болсон. Ингээд ороо шийдвэр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөө шийдвэр гаргахдаа нэг хүчинсэн үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хохирогчид бэлгийн замын халдвар төвчин халдааж хүчинсэн гэж нэг хүндрүүлэх зүйлчил байсан. Гэтэл бэлгийн замын халдвар төвчнийхээ шинжилгээ хийхэд хохирогчоос илэрсэн бэлгийн замын хүчин миний үйлчлүүлэгч илрээгүй. Энэ нь өөрөө бас эргэлзээ төрсөн байхгүй. Эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуультай. Бүрэн дүр нь нотлогдоогүй гэж ойлгоно. Ингээд хүчинсэн үйл бол бүрэн дүр нь нотлогдоогүй бөгөөд
нотлох баримт болох хангалттай биш байна. Эргэлзээтэй байна. Ийм учраас энэ үйлдэлийг нь хэрэгсэхгүй болголоо гэд харин нөгөө асаг олох мөнгө олох зорилгоор үйлчлүүлэгчийн биеийг өндөөсөн, тээвэрлсэн, одоо худалдсан гэдэг энэ зүйлчлэрээ ял аваад хоригдсон. Тэгээд хоригдоод 20 ангид байж захтаа бид хоёр манай үйлчлүүлэгч 20 ангаас давзалт гомлоо гаргасан. За би үйлчлүүлэгчтэй гомлоо гаргаад авч танилцуулаад зөвшөөрлөө аваад гомдол гаргасан. За ингээд ерөөсөө давзаалтах шатны шүүх бүрэлдэхүүн гомдлыг хилцээ зөвлөлдөөд яг тэр цаг хугацаанд миний үйлчлүүлэгчийг байгаагүй байна гэдэг нь тогтоогдож байна. Маш олон гişүүд, маш олон тэнд хамт байсан бүр өөр орон аймагт байгаа байхгүй юм. Яг тэр бүр Баянзүрхэд үлдэгдээд байгаа гэмтэр миний үйлчлүүлэгч Сэлэнгэ аймагт яваад байгаа байхгүй юу. Бүр уул хээр газар яваад хахад яагаад энэ дэрч гэмтэр үлдсэн болчих вэ? Тэмээстэй ингээд тогтоогдохгүй байхад энийг тогтоогдож байгааг ялах дүгнэлт үлдэж оруулж ирээд би гомдоод байгаа байхгүй. За анхаасаад мөн цаг хугацааны үед өөр газар байсан өөр бусад баримтаар тогтоогдоод байхад дахиад анхаасны шүүхээс миний судлуулмаар байгаа, үнэлүүлмээр байгаа миний үйлчлүүлэгчид ашигтай байсан нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсанд би гомдож байгаа байхгүй. Ингээд давзаалдах шатны шүүх бүрэлдэхүүн хянаж үзээд миний яг үнэлээсэй гэж хүссэн нотлох баримтууд бол бүрэн дуур үнэлэгдсэн. Үнэлээд гэмт хэрэг үйлдэл холбогдлогүй байна. Өөр цаг хугацаанд энэ орон зайд байгаагүй өөр орон зайд цаг хугацаанд байсан гэдэг нь тогтоогдож байгаа учраас энэ хүн энэ гэмт хэргийг хийсэн байх боломжгүй байна гэдгээр цагаатсан. Мууч хариултын хэстэй залуу тэгээд эхнэр нь бие даахын байсан гэж шүү дээ. Тэгэхээр ийм их үйл холбогдчихоор юу гэр бүлийн байдал яаж вэ? За ястаа аюу хэцүү байсан. Миний салцсан уу? үгүй. За тэр ихнэр бол аюу мундаг эмэгтэй байсан. Яг надаар анх эрэхтэй гिचэн дөнгөж мэдэгдэж эхэлж байсан. За тэгээд яг нөгөө ялаа аваад нөгөө анх шатны шүүхээр нэг нь цагаатаад нөгөөх дээр ялаа авчиж байгаа байхгүй хоёр зүйлчдийнхаа. Ингээд явсан чинь миний үйлчлүүлэгч одоо надад эргэлцсэн юм уу өөр өмгөөлөгч авна гэсэн юм байна л да 20 анги дотроо. За тэгэнгүүт ар гэрийнхэн болохоор эсэргүүцсэн. Одоо ингээд хэрэгээ энэ болтол нь өчнөөн жил судалсан уншсан энэ өмгөөлөгчөөс бид нар өөр өмгөөлөгч авахгүй ээ. Одоо мөнгө залбаадаа итгэжин мөнгө залбаагаар өмгөөлүүлнэ гэдэг ингээд жижиг юм болсон. А би бол үйлчлүүлэгчийн хүсэл зорилгыг эрхэмлэх үүрэгтэй. За тэгэхээр би үйлчлүүлэгчээс за болно өнцөө үйлзаас ирэх нь та өөр өмгөөлөгч авч болно. Тэгэхээр надаас татгалзах хэрэгтэй татгалзъя гэдэг ингэсэн чинь тоогоо шиг том гизтэй юм ихтэй манай өрөөнд орж ингээ ойлаа суудсан. Бүр бүтэн өдөржин ингээд нөгөө аймагаас урагдаж байгаа байхгүй юу? Тий, натаа уулзгаа урагдаж байгаа байхгүй юу? Тэгээд та бити миний нөхрийг орхиоч ээ. Би гуйж байна. Та л өмгөөлөө дуусгаад би бол өөр хүмүүс итгэв. Яа тэр 3 жил ингээд тэ шалгацсан ийм их ингээд сунжирцсан удацсан хэрэг дээр өөр өмгөөлөгч аваад давх хутлаг 1 сарын дотор 3 жил ажилласан өмгөөлөгчийн хэмжээнд судалж ажиллаж чадахгүй шүү дээ. Бити та болооч би таныг бити бол гэд ингээд хорх руу би өөрөө одоо очиж хэлэх гэж байна. Та ингээд өмгөөлөд өгөөч. Миний хүүхэд өнөө маргаашгүй төрөхөд хахад одоо хэрвээ ингээд өмгөөлөгчөөс солио дахиад энэ цагаад чадахгүй ингээд үлдэх юм бол би ингээд аав хүүхэдтэйгээ ингээд амьдрах болоод байна. Гэт ингээд эхнэр нь бүр яг миний өрөөнд ирээд ингээд бүр өдөржин цахаад уйл цуучаад би ингээд болох хэцүү байх зулчаад тэгээ бид хоёр би эхнэртэй хамт яваад хорхотоор очиж уулзаад за тэгээд эхнэр нь хэлсэн юм уу одоо тэр хүн ч өөрөө шийдсэн юм. За би ингээд өмгөөлөгчөөс олохгүй би тантай ажиллана. Та давх гомдлыг манд гаргаад өргөжлүүлээд өмгөөлүүлье гэд тэгээд давх гомдлоо гаргаад тэгээ ерөн зорсон сансандаа хүрсэндээ. Одоо л холбоотой байдаг. Яагаад миний үйлчлүүлэгчийг тэрэн дээр бүр прокурор яагаад бүр яллаад байсан бэ гэхээр хохирогч миний үйлчлүүлэгчийн гадна төрхийг дүрсэлдэг байхгүй. Ингээд машин байсан, харанхууд юм нэг саарлунгийн машин байсан, ийм том бүх байрладаг юм шиг гэд ингээд бүр яг ингээд миний үйлчлүүлэгч бүх залуу байхгүй юу? Бүх байрладаг юм шиг том биетэй шкаф шиг биетэй нэг ах байсан. Шууд миний мөрөн дээр ингээд дараад ингээд суулгацсан. Ингээд заадаг. Тэнгууд хохирогч заасан гэдэг байхгүй. Хохирогч нөгөө буруутаа үнийг заацсан гэдэг байхгүй. Энүүгээрээ. За ер нь бол яг өнөө буруутсан юм нь бол хохирогчийн л мэдүүлэг байсан. Хохирогчийн мэдүүлэг өөр бусад баримтаар няцаагдадсан байхгүй. Тэгэхээр өөр бусад баримтаар няцаагдаад ахаар дан ганц хохирогчийн мэдүүлгээр тэр хүнийг яллах нь өөрөө маш том эргэлзээг бий болгоод байсан. Нөгөө найзыг олвол угаасаа тэр гэмтрэгт буруутаа гэж үтсэн.
Яалтаагүй бүр ингээ машин тий ялаа авсан. Машинаар зөөгөө бүр нөө бие өндөд олдсон мөнгнөөс нь ингээ хуваалцаад машинд газ мацыг ингээ давхад яваад байдаг байхгүй. Тэгэхээр чи энэ бол тээвэр сүүл баримт нотлогдчихж байгаа юм. За тэгэнгүүт нөгөө тэр гэмт хэрэг үйлдэлдсэн хүний гэрт нь очоод гээд 6-7 оноо тэг хөдөөнөөс ихсээ өөр байх газар байхгүй юм даа хот орон мэдгүй ийшээ тийшээ хорон найзаараа ургуулдаг энд би нэг тийм газар 21 дугаар оруул гэж хаамнуудын ханы материал гэж хаамнууд ингээ заалгаад ингээ хөргүүлээд яваад байдаг хүн бохгүй юу манай хүн. Тэгэхээр нөгөө хот мэдгүй болохоор хот мэддэг найзтайгаа хамт явахаас өөр аргагүй ингээ яваад байдаг. Тэгэхээр нөгөө буруутай юм шиг прокурор за тэгэл тэнд чинь надад арант ирсэн мөрдөгчөөс та нар хүний охин гэдэг ингэчээд хохирол төл гэдэг асуудал амар их тавигдсан. За үнэхээр бид нар хийцэн бол ялаа авъя. Хийцэн бол одоо амьдарч байгаа гэрээ зараатчлан хохирлоо төлөе гэдэг байр суурь манай хүнд байдаг. Манай хүн бол маш хүн чанартай сайн хүн байсан. За үнэхээр хийгээгүй болохоор би яагаад хийгээгүй хаалаа би хохирол төлөх ёстой юм бэ? Яагаад хийгээгүй хаалаа би ял аваад байгаа юм бэ? Би ойлгохгүй байна өмгөөлөгч. Эн чинь шудраг юм уу гэж надаас ингэ асуугаад байгаа байхгүй. Дараагийн асуудал бас над дээр ямар дарамт ирсэн гэхээр нийгмээр одоо энэ хэрэг баг ил гарвал нийгэм одоо ийм хүнийг өмгөөлж байгаа гэдгээр намайг бүлийдүүлнэ гэдэг юм дарамт бас ирж ирсэн надад. Тэгэхээр би нэг юмнаас айгаагүй үнэхээр хэрэг хийсэн хүнийг би ялын өрүүлээд явуулахын тулд яг уу ялаас нь хөнгөрүүлэл гэж гойногоос хэрэг хийгээгүй хүнийг тэнд нэг хохирогч байхад хэрэг хийгээгүй хүнийг би хийгээгүй гэж болохгүй байхгүй. Энд чинь өмгөөлөгч яцад нийцэхгүй. Энэ ард түмний хүсэж байгаа юм нахгүй. Хийгээгүй байхад тэр хүнийг хийсэн гэж хэрэгээ хүлээгээд ялаа аваа яв гэж хэлэх надад байхгүй байхгүй. Үнэхээр хийгээгүй бол би хийгээгүйг нь тогтоохын төлөө ажиллах нь өмгөөлөгчийн ур чадвар үүрэг болчихж байгаа байхгүй. Тэгэл энийг төлөө авч учраас надад тэр ард түмнэр бүлийдүүлнэ үү одоо тэгээ тэр яана уу гэдэг энэ бүх дарамт толгод үнэхээр надад наалдаагүй гэдэг шиг тий наалдаагүй өстө улаан зүтгээл 3 жил гарan зүтгээл би хүний цагаатгч авсан ба.